Элстэй газар нь шээх сайхан, эзэнгүй газар нь баах сайхан. Мэдүүл алруудаа. Утга нь өөрөө гоё л доо. Залуусаа юу хцгаана? Баг байхын л нарны аймгийн гаригуудаар аялах юмсан гэж мөрөөддөг байсан. Өндрийн гоё гэрлийн хурдаар нисдэг онгоцтой болсон учраас аялдаа гарлаа. Эхний зогсоол бол манай гаригийн цор ганц дагуул сар руу аялнаа. Гэрлийн хурдаар 1 секунд гарan хугацаанд очино. Саран дээр ирсэн байна. Эндээс бидний цэнхэр гариг үнэхэр гайхалтай харагдаж байна. Сарны яагаан алмас пиз дайрчин шаажийн заза. Дараагийн гариг Марс буюу ангар руу. Let's go! Хай залуусаа, ангараг гариг дээр ирсэн байна. Сарнаас гэрлийн хурдаар 20 минутанд ирлээ. Та хэн бэ? Би бол ангаргийн эзэн Марс бурхан байна. Чамд би өөрийн хүчний талыг өгье. Чамд одоо энэ хөлөг өвцс хэрэггүй. Андуудаа, үнэхээр гайхалтай их хүчийг мэдэрч байна. Ийхүү би сансрын уудамд аялж чадхаар болоо. Ангарагт ийм титанууд олон байдаг болтой. Дараагийн гаригт бархас байна. Хай залуусаа, ангараг гариг дээр ирсэн байна. Сарнаас гэрлийн хурдаар 20 минутанд ирлээ. Та хэн бэ? Би бол ангаргийн эзэн Марс бурхан байна. Чамд би өөрийн хүчний талыг өгье. Чамд одоо энэ хөлөг өвцс хэрэггүй. Андуудаа, үнэхээр гайхалтай их хүчийг мэдэрч байна. Ийхүү би сансрын уудамд аялж чадхаар болоо. Ангарагт ийм титанууд олон байдаг болтой. Дараагийн гаригт бархас байна. За өнөөдөр жинхэнэ янзын хоол шааж иднэ. Өнөөдрөөс Монгол бороо олнаа. Энэ нь өөрөө гоё байхгүй юу? Элстэй газар нь шээх сайхан, эзэнгүй газар нь баах сайхан. Мэдүүл алруудаа. Утга нь өөрөө гоё л доо. Хүний толгой дээрх өвсийг харж сууснаас өөрийн толгой дээрх бухлыг хардаах. Гэхдээ та нар лайк, фоллоу дарахгүй үзээд шаагаад байгаа чинь уур хүргээд байна. Баавгай чинь сэтгэл гаргаж байгаа штэ. За угаа.